цагаан сар шинийн бусхан дээр Хувс аймгийн застагын тамгын газраас оны тэргүүний аврах байгууллагууд оны тэргүүний хүмсүүдэд шалгаруулдаг ийм уламжилтаа. За үүний нэг нь бол аймгийн аврах малчин шагналтай цолд юм. Өмнөгөө сумын холбоогийн малчин Римэд овогтол хагва танаа их сайхан нутагта Эрдэнэ 5 сүргээ өсгөн өржүүлж эдийн засаг нийгмийн хөгжил дэвшил илгэрлэн манлаад өөрийн арга ухаанд ариун туршлагаараа малчин төвнөө тэргүүлэн 2022 оны аймгийн авраг малчнаар шалгаруулж батламж ингэрийн дууц тэмдэг тусгын зүйлээр шагнав аймгийн засаг дарга чимэд 2023 онд мал сүргийн төв буян гişиг аривчин дэлгэрч дүүрэн баяр түвшин жаргалтай байхын өрөөлийг өргөн дэвшүүлье гэсэн. За ингээд танд болон танаа гэрүүл за танаа төрөлсөн танаа хүүхдүүдэд сайн засгийн нэрийн өмнөөс ирж буй усан туулаад идэх эдгээрээ энэ зам болон өрлөөрөө хөвсөн сайхан байхыг үзэгтэй өрөөлөг бас хэрэгжүүлээ. Манай багийн малчин Ирэндийн лагва гэж энэ өндөр настай ихч маань аймгийн авраг малчин болж байна. Бид хэдэн хүндэтгэл үзүүлэх ёслол дээр ирж байж байна. Энэ лагвагч маань 50-аад жил бараг мал дээр мал амьдарч байгаа. 2010 оноос мянгат малчин 2013 онд сумын авраг малчин 14 онд хөдөжихөн тэргүүн дахиад 18 онд хөдөлмөрийн хүндэд тэгээд яг 5 шат үе дамжлагтайгаар энэ аймгийн авраг малчин гэдэг болцлыг өнөөдөр биелүүлээд энэ сайхан шагналыг авч байгаамаа. Нэгч маань суманда хамгийн олон ямаатай 11 нас хойш одоо тасралтгүй 12 жил сумын хамгийн олон ямаат нь 800 ямаатай 800 гаруй ямаатай хаварт бол 300 ямааг ингээд 2 хувааж төлөвлөдөг. Эрт орой гэсэн 2 ээлжээр ямаагаа төлөвлөдөг ийм мундаг хөдөлмөрч 2 хүүгийнхээ хамт амьдардаг юм их юм аа. Бага наснаас нь малж аав ээжийн гар дээр 14 наснаас маллаад аав ээжийн гар дээр байгаад малчмас. Тэгээд 1969 онд онцгийн ожилдаа гэдэг хүнтэй суугаад 9 хүүхэд гараад маллаад одоо манай 9 хүүхдийн 6 малчин 3 нь нэг охин эмч нэг охин багш нэг залуу бизнес ийм 9 хүүхэдтэй байна. Хантан өгтөг байхтан би 400 хон төлөвлөж 400 хург авч аймаг суманд нэгтэй хүнтэй өсөө манаас. Бас миний хөдөлмөр хан нөхдийн минь хайр гიშг энэ хэдэн хүүхдийн хайр гიშгэр би малж өнөөдөр хөтлөж өгнө. Хэдэн хүүхэд эдэнсийн ганц миний юм биш хүүхдүүд хан нөхдийн минь хайр гიშгэр би одоо өнөөдөр хөтлөж өгнө. Аймаг сумын өдөрлгөөд миний хөдөлмөрийг өндрөөлж аймгийн авраг малчин өгсөнд баярлалтай талархаж байна гэж баярлалаа. Жаври хүүтэн гэж алгаагүй ширээ тонгтой хөлгөөрөө сарын газар товчулж ширмэл шигэртэй шидрэн үрийг давж шинхэн гойсон дээлээр шинийн санаар гойсон шин зууны хөвсгөлдөж өвгдийнхээ ухааныг сэтсэн шимцэргийн эрдэм малчин дананда магтан дуу. Гэрийн удамтай ямаа сүрэгмаа ихэрдэн ичдэдэн өсөж бай яргүй хөө шиг нүдэн хөө ямаа хатна нүдэн хөө байна
Мальчик думает, За сайхан очроо. Цагаан сайхан аварчаад. Тэгээд мам төлөө сайн барьж байгаа.